Катар 2022 дэлхийн аварга шалруулах тэмцээн болон 2023 онд зохиогдох Азийн аварга шалруулах тэмцээний урьдчилсан шатны хүрээнд Монгол улсын хөл бөмбөгийн үндэсний шигшээ баг Тажикстан болон Японы шигшээ багтай тоглох хуваартай. Тиймээс богино хугацаанд чанартай бэлтгэл хийхээр 2 сарын 28-ны өдөр Турк улсыг зорьсон. Манай шигшээ баг энэхүү 3-7 хоногийн турш Турк улсын Анталия хотноо бэлтгэлд гарч өнөөдөр сүүлийн бэлтгэлээ хийлээ. Энэ хугацаанд шигшээ баг Украин, Турк болон Орос улбаны улсын багуудтай нийт 5 удаагийн нөхөрсөх тоглолтод орсон. Энэ нь ч 2 жилийн турш олон улсын тоглолтод оролцоогүй. Өнгөрсөн оны 10 сараас хойш аль бие усны тоглолт хийгээгүй манай багийн хувьд тун чухал байсан юм а. Турк улсаас мэдчилж байна. Бид дөнгөж сая байрласан бэлтгэлээ дуусгалаа. Харин маргааш өглөө гэхэд бид Душанбе руу явна. Тоглогчтой хувьд ерөнхийдөө бэлэн болсон Монголын хөл бөмбөгийн холбооны ачаар бид Турк улсад нөхцөл байдал сайтай өндөр зэргийн 3-7 хоногийн бэлтгэл хийлээ. Удаан хугацаанд тоглоогүй учраас энд удаан бэлтгэл хиймээр л байлаа. Гэхдээ бид тоглолттой бэлэн болсон. Тиймээс шигшээ багаа дэмжээрэй. Тажикстаны Душанбе болон Японы Чиба хотод болох тоглолтуудыг үзээрэй. So cheer to our team and see us in Dushanbe and in Chiba. Үндэсний шигшээ баг 3 сарын 25-ны өдөр Тажикстан улсын нийслэл Душанбе хотноо Тажикстаны шигшээ багтай тоглох бол 3 сарын 30-ны өдөр Японы шигшээ багтай тоглолтоо хийж 4 сарын 1-нд их нутагтаа очно. За дэлхийн аварга шалгаруулалт тэмцээний урьдчилсан шатанд Монголын шигшээ баг 3 тоглолт үлдсэн байгаа. За хоёрын дагуу энэ сарын 25-нд Тажикстан, энэ сарын 30-нд Японы шигшээ багтай хийх тоглолт үлдсэн байна. Тэгээд яг энэ тоглолтын хүрээнд Турк улсад 3-7 хоногийн бэлтгэлд хамрагдаад өнөөдөр дуслаа. Тамирчдын хувьд бол 24 хүний бүрэлдэхүүнтэй бэлтгэлжилтийн хувьд бол ерөнхийдөө хангагдаад дуслаа. Одоо ингээд тоглолтод оролцох хөлтлээ да. За энэ хугацаанд биднийг үргэлж дэмжиж хамт байсан бүх Монголын хөл бөмбөг дэмждэг хүмүүстээ маш их баярлалаа. Бид бүхэн үлдсэн 3 тоглолтонд бүх чадлаараа тоглох болно гэж хэлмээр байна. Үндэсний шигшээ багтай холбоотой бүх ил мэдээллийг бид та бүхэнд цаг алдалгүй хүргэх болно. Мөн үзэгч та бүхэн цахимаар Монголын хөл бөмбөгийн холбооны аль бие усны хуудас болон Instagram хуудаснаас мэдээллүүдийг авах боломжтой. Хожлын төлөө багаа дэмжиж